ямархан сүрэг тарган сайхан зусаж байна уу? Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг лав гарагийн дугаараа нээж байна. Дундгуй аймгийн өндөр шил сум гэж бурхадын арвнаатай мэт эгээл сайхан нутаг юм. Шил нутгийн шид ихээ гэж ярих хүмүүн ч олон. Өндөр шил сумаас холгүйхэн Тэгийн толгодоор нутгалж байгаа малчин Бат Эрдэнэнд бид буугаад байгаа юм аа. Эднийх төл малан уужуухан төллүүлдэг бололтой. Хашаа хороо дүүрэн л нялх төл шуу гэж харагдана. Манай ханчид нэг хоны маань илсэн 400 гаруй багмал нэг 30-аад үнэ тоглоно. Тэгээд нэг 10-аад унаглах бах тэгэл. Одоо бол цаг сайхан байна. Малын жилб гайгүй байна одоохондоо. Одоо тэгээд сая бас цас мэлээ орлоо. Чиг мэлээ хийлээ одоо удахгүй дулаар бол ногоо гарах байхал гэж бодож байна. Манайх бол одоо тэгээд отор нүдлэл бас гайгүй хийдэг дээ. Ер нь тэгээд хавар одоо ингээд 5-6 сар гээд ногоо нутагт ногоо гарахгүй л одоо энэ зэрэгэлдээ сумууд энэ дөрөнгөө айрыг далан шивээгөө тэгэл энэ сайхан дулаан гэл явандаа тэгээд л нэг хаа ногоотой байгаа газраад тэгээ ер нь зүү хой талдаа ногоо илүү гардаг тэгээд энэ чойрын наатал цаатал тэгжилих гад нүүдгээл та. Манайх бол ер нь төлөө хэрээр төллүүлдэг хоноо ер нь өдөөгөр төллүүлээ явцдаг. Та тэгсэн төлөө л арай товөр болдог. Та гадаа хашаанд байсан хурга шигнээсээ хөдөө хэрээр явсан төлөө л арай товөр өвсөнд орох нь өхигийн дагаж явжгаад өгөөдөл өвс идэх нөгөө өөрөө байгалийнхаа юугаар идчихдэг идээд илүү тарга авдаг. Багасаа хийгээ өгөхөд чинь одоо хашаанд байгаа төлөөл өглөө ихийн ялгаж ягаал орой хөхөөл нэг шөнө хөхөн шүү. Хэрээр байгаа төлөөл дуртай захтай хийгээ өгөхөөл тэгэл өвсөө оролдож гол өвсөнд орчих юм бол тэгэл ногоотой залгачул сайхан бол илүү товөр том болдог. Одоо тэгэл төлөөн бол одоо тэгээд нөгөө хонь хорхтой хонь хэрээр байдаг болохоор төл бол одоо ногоо гарах юм бол өөрснөө төлөө ногоолчдөг. Тэ биеийн дагаар ногоолчдөг. Тэгээ ганцхан манай энд хужир шүүмуутай тэр тал дээр л жоохон гардаг да. Хужир шүүнийхэн тал дээр л давс мавс хужир мужираас гах нэг тиймэрхүү ажил хийж ил. Малын буйн ч одоо их хилтэй. Хадаглал одоо энэ башин сав бараа суучлаа. Тэгэл энэ дэ одоо энэ хоёр хүүхдээ гэтэл одоо би бага газарт нь байр сууц аваад өгсөн. Тэгээ буйн малын буйн бол их. Тэгээ одоо ингээл 100 ногоо эрт гараал явал мал хойгоо саагаад цагаан эдэгээн борлуулад малаас ашиглахгүй юм гэж байхгүй л дээ. Одоо аргал хорголоос нэхлээ тэгэл одоо махсуугийн зарж байна. Хотороо оруулж борлуулна. Тэгээ малын төвхий гэдэг ч одоо бас тэгэл одоо ирэх биш одоо арай л дээр л үн хүрээд байна шүү дээ. Нэг үеч бол одоо ханьны нэг хийхэд л жалгаар дүүрэн сумын жалгаар дүүрүүлээс одоо тэр байхгүй бол бас ирэх биш авдаг газартай л болоод одоо энэ дотоодлын үйлдвэрүүд үхрийн ширгэхтэл хаягдж байсан юм одоо их том сайхан дэвсгэр болгол гаргацсан байна. Ингээд л үнд орж ил биш. Малаас ер нь хаях юм гэж байхгүй дээ. Одоо цагт юм бүхэн л өөрчлөгдөж, шинчлэгдэж байх шиг. Малчны хотонд хот суурин газрынхны хэрэгэлдэг эд зүйлс бүгд л байдаг боллоо. Унаа техникээс ахуулаад компьютер, гар утас, хөргөгч, хөлдөөгч гэж тоочих юм бол бүгд л байна. Тэр бүхэл халуун хүйтэн устай өвөл зуны орон сууцтай ч болцгоосон байна. За манай хот энэ 19 онд энэ байшинг барьсан. Тэгээд энэ байшинтай байхын ашиг тус бол одоо энэ хөдөөний хүнд их байна.
өглөө гараа явна, орой харин үрийгээр ирнэ. Тэгэхэд бол одоо гэр дулаахан байна. Өглөө нэг галж явхад орой ороод ирэхэд гэр дулаахан байна. Тэгээ салхи шуурганаас тэр болгон одоо унчих нэгээр бараа бүрээс цагаан бүрээс урагдчих нэг гэж айхгүй тэгээд ирнэ. Байшин бол тун зүгээр юм байна хөдөө. Мал толж байгаа бол сайхалтай энэ. Тэгээд битгийч одоо өглөө нар гарахаас өмнө л гараа явна. Тэгэл ороо ирэхэд бол бас гэр дулаахан ер нь тэгээд тохилгоо байшин. Өндөр шил нутагт лам ховрог хутагт хувилгаад зорин ирж ном айлддаг нь бас л учиртай. Мөн шил нутгаас төрсэн зурхаач лам ховрогуудын тухай ярих юм бол маш олон түүхий. Тэгэхээр шил нутгийн шид 18 тухай ярих юм бол нэлээд олон зүйлийг өгүүлэх болно. Манай бол одоо энэ орон нутагт байтугай бүр энэ орон гоё сайхан дулаануудаа бүгд нэртэй тийм л шавар багш гэсэн лөө багш гэж чичээд зарим нь тэгж ярьдаг тийм нэр хүндтэй. Одоо тэгээ бас зурхай харам одоо энэ манай Дундгой аймгийн Горон сайхан сумын анхны багш. Тэгээ манай өөрийнхөө энэ сумаар нутагтаач бас явуулын багш гэж хийж байсан. Бас бага ангийн багшаа хийж байсан. Байрын багш гэж бас их алдартай гэж хийжээ. Тэгээд зуны ихэнх сард одоо ингээд сум орон нутгийн бүх ам бүлүүдийг даатгаад зуны ихэнх сарын 15-нд хурлаанд хоруулаад тэгээд бүх ам бүлдээ ингээд даатгаа явдаг юм байсан. Тэгээд одоо бас энэ Эрен Бүчи багш гэдэг одоо төвд ламыг ацарч 1996 онд ацраад залж ацраад тэгээд энэ орон нутагта манай тэр үед 96 онд бол манай энд гам болж ирсэн. Тэгээд тэр Эрен Бүчи багш цагаан хадан дээр гараад тэгээд тийм бороо оруулаад тэгээд яг явахт нь бол манайд ирээд байж исэн чинь тэр Эрен Бүчи багш их яарад байсан байхгүй юу? Яарад тэгэл явахгаа яарад байсан чинь янгож явангуут л бороо харсан. Тэгээд өдөр шөнө 2 бороо ороо. Тэгээд тэр зүү их сайхан зам болж ирсэн. Тэгээд тэр Эрен Бүчи багш маань одоо жил болго ирж исэн. Одоо сүүлийн 2 жил л энэ корона өвчнөөс болоод ирсэнгүй. Ирэхдээ бол манайхаа байнга ирдэг, айлчилж ирдэг. Айлчилж ирэхдээ бол бидний одоо энэ амьдрал ах уу, мал хуу бүх юмыг сайхан даатгах явдаг. Одоо тэгээ манай нутгийн зөвлөлийн дарга гэдэг Мөнхбаатар гэдэг одоо манай хуучин бас засаг дарга энэ байсан. Одоо Улаанбаатарт байдгийн. Тэгээ тэр ах маань бол одоо манай ааваас хойш тэр Эрен Бүчи багшийг байнгын залж ацарч бас энэ тэр готлын үйлдвэр энэ цэвэршүүлэх ус энтрийг бол бас эвдэрсэн үед нь бас туслах, ацрах тийм засвар масуур тэрийг бол бас дааж ацардаг юм. Тэр манай тэр Мөнхбаатар дарга. Тэгээд одоо сум орон нутгийн бүгдийг даатгаж орхисон манай аав бол тэр Эрен Бүчи багш. Тэгээ жил болго ирж бүх улсуудаа энэ соёлын төвөд цуглуулад ном уншаад тэгээд тийм сахиус зангаа тэгж бүхэндээ өгөө тэгээ явдаг. Манай аав бол одоо 1996 онд тэр иргэдэнс тэр Эрен Бүчи багшид л одоо бүх нутаг орноо мал бүх юм л ингээл даатгсан хүн билээ л дээ. Ер нь бол одоо өөрөө бол яг хаа тэгээд тэрнээс өмнө бол бас улсуудаа бас даатгаж явсан. Одоо тэгээд тэрнээс хойш бол бас миний нутаг орныг сайхан харж сайхан өөдрөг яваасай гэсэндээ л тэр хүн Эрен Бүчи багштай даатгаж ирсэн юм да. Эрхэм сонсогчдоо Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг лав гарагийн дугаараа явууллаа. Нэвтрүүлгийн редактор Зөгтөрд нь найруулагч Баян Цэцэг.